За сайн бацгаана уу. За хэдүүлээ өнөөдөр. За энэ бит босгохтой хэсгээс sweep командын үгүүдийг мэдэж авъя. За энэ бас айгүй олон битүүдийг төрлийн битүүдийг босгоход шаарддаг чухал команд байгаа. За тэгэхээр хэдүүлээ ерөнхий зарчмыг ойлгож авъя. За энэ sweep хийхин тулд ер нь бол энэ шилжилтийн юм бит босгох гэдэг байгаа гэсэн. За тэгэхээр sweep хийхин тулд биднэрт эхлээд нэг юм зам хэрэгтэй. За магадгүй хэдүүлээ ингэж нэг юм. За ноорт авчил та. За нэг юм зам. За нэг 50 урттай нэг юм шулуун байж гэдэг тийм. За энэ замаар нэг юм rectangle зам хэрэгтэй, за мөн хөндлөн огтлын юм дүрс хэрэгтэй биднэрт. За нэг юм rectangle зурчилт. За одоо энэ rectangle чи ямар ч хийж болно юм л тий. За тэгээд мөн яах вэ гэхээр дахиад нэг юм зам, нэг тойрог байна. За энэ тойргийн дагуу за одоо ямар хөндлөн огтлтой байдгийг тий. За бүдрээ ингэ 5 үнцэгт полигон. За тойрог нэг 5 үнцэгт байж гэх юм бодъё л. За эсвэл заавал ийм нөгөө зам чинь ийм хавтгайн шугам байх гэсэн үг л дээ. Ер нь бол ийм бас ийм helix ч юм уу тий. За хэдүүл нэг юм push зурах чаа гэж бодъё л. Тэгвэл ийм helix байгуулад үзье л та тий. За тэгэхээр суурийн диаметр нь радиус нь 20. За top radius нь бас 20 гэх юм бол энэ нэг юм цилиндр push болно гэсэн үг. За top radius нь 20-оос бага байх юм бол конус маягих болно гэсэн үг шүү дээ. За тэгвэл бид 15 болчихлоо. 15. За нэг юм хүн. За тэгэд энэний чинь одоо эргэлтийн өндөр нь хэдий ч гэдэг юм уу бид бас тооцоолж болно л дээ. За бүгдээ энэ тэгвэл энэ дэр turn гэдэг эргэлтийн үг юм. Эргэлт нь одоо эргэлдэх тий эргэлдэх тоогоо өгөө гэдэг ч асуу тий. За тэгэхээр одоо хэдүүлээ бүгд 10 ч гэдэг юм өчөлт. За тэгэхээр за хэдүүлээ тэгвэл энэний одоо helix-ийн өндрийг тооцож өгнө. За helix-ийн маань өндөр нь за хэдүүлээ одоо ерөнхийдөө за 60 ч гэдэг байна гэж бодъё. За тэгэхээр энэ 60 өндөрт чинь одоо тохирсон одоо ерөнхийдөө нэг юм эргэлт маань нэг юм 10 байгаа гэсэн болоод байгаа байхгүй тий. За тэгээ хэдүүлээ энэгээр одоо нэг юм дугуй хөндлөн огтлтой push байна гэж бодъё. За тэгэхээр энэ одоо бас нэг зүйлийг сануулхад энэ одоо энэ эргэлтийн одоо энэ өндөр байгаа шүү дээ эргэлт хоорондын. За энэ зайнаас одоо энэ одоо явах гээд байгаа тий хөндлөн огтл маань энэ зайнаас маань их ч юм уу болчих юм бол энэ бас асуудал үүснэ. Би энийг ухаж орох гэдэг юм чинь бас алдаа заадаг талтай. За тэгэхээр бид нар бол тодорхой хэмжээтэй одоо пүшний тий хөгжсөн байвал тухайн хэмжээ нь бол гэж огтлцоогүй байхаар өгдөн шүү дээ. Тэр хэдүүлээ зурах зүйл маань бол яг ойлгомжтой байх учраас жишээгээ бол яг ойлгож авч байна гэсэн үг шүү дээ. За харагдах байдлаа. За одоо концептуал болгоод өөрчилчлээ тий. За одоо хэдүүлээ тэгвэл эндээс за sweep команд гараасаа SW гэдэг үг л дөө. За тэгэхээр эхлээд биднээс энэ sweep хийх object өгөө гэдэг жааз. За тэгэхээр биднэрт бол энэ нэг rectangle өгөх хэрэгтэй эхний удаа. Энийг хэдүүл харъя. Enter тий. За одоо тэгээд дараа нь замаа өг гэж байгаа энэ зам. За ингээд замаа сонгоч. Одоо харж байна. Энэ юусоо ингээл шууд үргэлжлээл явах уу? Үргэлжлээл одоо энд нэг юм хэвтэй prism тий. За энэ parallel pivot ингээ босчлоо гэсэн үг шүү. За ингээл ерөөсө тухайн хөндлөн огтлол тэр замаар л одоо үүсэх үйл явцыг эхлээд байгаа гэсэн үг. За тэгээд яг хөө хэдүүлээ энэ замуудаа бас зам болон тэрийг хөндлөн огтлуудаа ашиглаад хувилбаруудыг нь бас сурч авах учраас энэ шин хуулаад тавьчих л та. За одоо тэгвэл sweep-ээ дахиад бүгд авч ашиглая. За тэгэхээр саяын ойлголтоор л яг object-о сонголоо. За
ингээд замаа өгч болох юм байна. За гэхдээ энэ бас нэг юм асуудал байгаа. Юу вэ гэхээр зэрэгцүүлэх хэлбэр base point, тэ scale, twist гэдэг ийм хэдэн ойлголтууд байж байгаа. Эдгээр бас тухай бүрдээ хэрэгтэй болдог л доо. Одоо жишээлхэд энэ alignment хэсэг дээр ямар үйлдэл хийдэг вэ гэхээр энэ одоо энэ хөндлөө огтлын дүрс чинь энэ замдаа одоо нормал perpendicular байх юм уу гэдгийг энэ бол одоо чиглүүлж өгдөг гэсэн үг. Одоо энийг ингээд сонгочоор энэ бол одоо автоматар yes байж байгаа гэсэн үг. Сая бол одоо энэ perpendicular шууд үүсэж шít. No гэд ингээд сонгочих юм бол одоо та нар хардаа энэ ингээд тий. Тэгээ ийм маягаар энэ үүсэх боломжгүй байна гэж хэлж шít тий. За тэгэхээр хэдүүлээ одоо энд одоо хөндлөө огтл маань тий биш байх юм бол энэний дагуу нэг юм сонин одоо бит үүсгэхэд одоо бит гэж хэлэхэд хэцүү зүйл үүсгэж байгаа учраас энэ бол одоо боломжгүй гэдээ алдаа цаачлаа шүү дээ. За тэгэхээр хэдүүлээ за тийм нөхцөл байдал энэ дээр одоо бусад хэсэг дээр яаж үлдэх болох нь вэ гэдгийг бид бас харж байна. За ингээд сонголоо. За тэгвэл энэ scale гэдгийг үзье. S гэдэг үг. S гэдэг. За S гэдэг үгийг цааш нь одоо 0.5 багасаж буунаа гэж бодчих юм бол тий багсаж буунаа гэж бодчих юм бол одоо энэ харж байна уу та нар энэ одоо 0.5 буюу scale маань цааш багасаад тийм одоо шаандаг маягийн юм те болоод бочж штэ. За тэгэхээр SVP гэдэг үзье. SVP. За тэгэхээр энэ 5 өнцөгт маань тийм ээ энэ тойргийн дагуу яг уу одоо үүснэ гэж бодох гэдэг штэ те. За тэгэхээр хэдүүлээ. За ингээд нэг тойргоо сонгоод өчгөө яах вэ? Ингэж үүсэж. За энийг бүгдээр twist хийж үзье. За энэ дээр тий. Энэ дээр twist хийж үзье. За SW гэж аваад энэ обжектоо сонголоо. 5 өнцгтөө сонголоо. За энэ twist буюу нэг орооцолдох тийм ээ. Тэр одоо үнцгийг хэлээд байгаа. Тэгэхээр энэ одоо 5 өнцгт чинь ингээд хідэн градусаар эргэлдэж очиж байгаа. Одоо хідэн одоо мушгиралдах юм бэ гэдгийг энд хэлж өгөх гээд. Тэгэхээр нэлээд одоо том үнцэг биччихэж энэ мушгиралт нь одоо ажиглагдаж харагдана. За энэ дээр магадгүй хэдүүл одоо юу ч хийдэй тий. За 360 гэдэг үг л дээ. 360 эргэлдээл ингээд мушгиралтаж очино гэж бодъё л. За 360 гээд за энэ авч ингэ сонгоод гэж харж нэг юм тий ийм мушгиралтсан болчихж байгаа гэсэн үг шүү. За ингэж яах вэ? Хэдүүлээ twist-ийг нь ашиглаж болох юм байна. За тэгвэл дахиад одоо энэ хэсэг дээр хэдүүлээ. Энэ за push байгуулъя гэдэг хэлсэн тийм. За энийг сонголоо. Хөндлөө огтлоо сонголоо. За одоо мэдээж явах уу? Энийг. За тэгэхээр ийм нэг push үүсэж байна тийм. Харж байна уу? За энэ хөндлөө огтлон тэгэхээр ямар ч хийж болно гэсэн байх юм шүү дээ. Ийм байх юм тийм. За тэгэхээр одоо хэдүүлээ энэ alignment гэдгийг одоо юу гэж ойлгоод байна вэ гэхээр ийм юм байна таахгүй. За бүгдийн харагдах байдлаа өөрчлөлт тийм. За SVP гээд за энэ дээр өөр төрлүүдийн сонгож үзье гэж ярьсан байна шүү дээ. За SVP гээд энэ обжектоо сонгоод за энэ base point гэдэг нь юу вэ гэхээр нэг бааз цэгээ сонгоод өгч гэсэн үг. За энэ нэг ороогоор шилжнэ гэж бодъё л тийм. За тэгээ замаа замд өгч. За өөрөөр хэлбэл бидний одоо нөгөө зааж өгсөн зам маань энэ булангаар ашиглагдсан гэсэн үг. За хэдүүлээ ингээ хараад үзье л та. Бидний зам ч одоо тэнд байж байгаа гэсэн үг байна шүү дээ. Зам маань энэ байж байгаа гэсэн. За энэний хувьд бол зам маань нэг голдоо гэж хацдаг тий харж байгаа. За ийм байдлаар. За ер нь бол ийм л юм хэлээд байгаа гэсэн үг. За тэгээд за энэ дээр бүгдийн пүршин дээрээ бас нэг дахиад нэг үйлс хийж үзье. За alignment гэдэг энийг сонгож үзье. За энэ дээр yes гэжсэн бол нормал биш шилжинэ гэвэл одоо ямар юм үүсэх юм харна. Энэ дээр харна. За энэ дээр бол одоо энэ нэг тойрог чинь ийш энэ нормал биш явах юм бол энэ бас болохгүй юм байна гэдэг алдаа заагдаад байна шүү дээ. За тэгвэл зүгээр нэг юм дуруулж хөндлөө огтл энэ дээр явна гэж бодъё л доо. Одоо ямар ч тий.
За энийг бүгдээрээ тэгвэл alignment хийж үзье. W ингээд. За no. Одоо энэ хараа. Энд дээр болохоор болоод байна шүү дээ. Одоо харъя бүгдээрээ VS гэж яагаад зэрэг өөрөөр хэлбэл нормал биш ингэ шилжчихээ зүгээр нэг юм хуудсан харж байна тийм. Ийм болчих жоохгүй. Нормал биш болохоор хэрэв нормал байсан бол энэ чинь гурвалжин хэлбэр төрстэй бүр шиг юм болно тийм. За бүгд тэрийг дахиад үсгийн нормал байна гэж үзье. За энэ alignment гэдгийг бүгд yes. За тэгээд энэ замаас одоо харж байгаа тийм S тавлаа. Одоо VS-г хараад үзье. За одоо харж байна тийм. Чин түрүүнийхээс шал өөр болчихно гэсэн. За ингээд бид нар мэдээж нэг хөндлөө огтлохоо дүрсийг хааш нь харуул зуул өвтэйхэн бах уу гэл тийм өөртөө хэмжилт төсөй. Талаараа гуцтгэхэд асуух зүйлээс асуугаарай.